Би гэр бүлийнхаа өглөөний цаг аль болох халахсгүй байхыг хичээдэг. Яг тэр өглөөний цагаа уух юм бол тэр бүтэн өдөржингөө анхаарал төвлөрөн сайтай, эрч хүчтэй, энерги сайтай байдаг гэж үздэг юм байлээ. Донка Австралийн 28,000 гаруй хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан гинэ. Тэгсэн чинь өглөөний цаг уудаг хүүхдүүдийн 78% заяа. Математикийн шалгалтын дээр муу үзүүлэлт байдаг гэж. Бүр унших чадвар нь 64%-аар муу заяа. Тийм амар өндөр үнэлгээтэй гарсан юм гэж байна. Амар гад. Тэр өглөөний цаг уусан дээр гад энэ өглөөний цаг ээж үү за. За. Гоё явцаа болж байна. Манай гэрийнхэн будаан их дуртай болохоор сакура будаа гэж хвчлээ өглөө өдөр орой хоолндоо сонгож авч хэрэглэдэг. Оо. Янз. Сакура будаа нүүрс усны их үүсэр болохоор хүний бие махбодын өдөр тутмын эрч хүчийг хангахад тусалдаг юм байлээ. Сакура будаатайгаа өндөг болон ногоогоор баяжуулаад хоол ивэл илүү сайн. Аниг хоол идчихье. Гоё юм. Өглөөд хэдхэн минутыг зарцуулаад өглөөний цайгаа заавал ууж хөвшөөрэй. Гэр бүлээрээ зөв дадалтай болоход амьдралд ч хэрэгтэй шүү дээ. Сакуратай өглөөний цай хийж идэж хөвшөөрэй. Бай.